Without dispassion, I tell you, it's impossible to be happy. Шунал хүсэлгүй байхгүй бол та аз жаргалтай байж чадахгүй. And every situation in life points out towards dispassion. Тэгэд амьдралын альва нөхцөл байдал үйл явдал тэр шунал хүсэлгүй байх гэдэг рүү л чиглэж идэг. And often we think dispassion is a sort of very dull, Гэтэл бид ихэвчлэн шунал хүсэлгүй байх гэдэг тийм уйтгартай, дүүнг, state of life. People who are dispassionate are тийм шунал хүсэлгүй хүмүүс sort of drowsy, тийм нойрмог, apathetic, sad. идэвхгүй, уйтгартай тийм хүмүүс гэж It's боддог. not the case. Ийм биш ээ. That should not be the case. Ерөөсөө тийм биш. Dispassion is freedom. Dispassion is Шунал хүсэлгүй байх гэдэг бол эрхчлөө. joy. Энэ бол Dispassion баяр is хөөр. love. Энэ бол Dispassion хайр. is thrill in life. Шунал хүсэлгүй байх гэдэг бол маш их аз жаргал, баяр хөөр байдаг. Isn't it? Тийм биш үү? Often is this the concept that usually we think, no? Dispassionate means what? Тэг бид нар яг тэгж боддог үстэй. Шунал хүсэлгүй байх гэхээр бид яадгүй. Sort of morose, Нэг тийм уйтгартай, дүнсгэр, хайхрамжгүй, юу ч тоодоггүй, loneliness. ганцаардал. Your loneliness cannot be filled by someone's company. Even Ганцаардлыг та хэн нэгнээс мэдэрдэггүй. if it is so, it is very short-lived. Та хэн нэгнээс ганцаардлыг мэдэрч исэн ч тэр нь богино хугацааных байдаг. In spite of being in a company, you can still feel lonely. Та хэн нэгэнтэй хамт байсан ч ганцаардлыг мэдэрдэг. Do you agree? Та санал нийлэх үү энэ тал дээр? So loneliness can only be filled by being alone. Тэгэхээр ганцаардах гэдэг мэдрэмж ганцаараа байх үед л мэдрэгддэг. If you could be comfortable being alone for Хэрвээ та ганцаараа байхдаа таатай байх юм бол some time, then you will not feel lonely. тэгвэл When та you ганцаардлыг мэдрэхгүй. don't feel lonely, then you can spread joy to people around. Тэгээд та ганцаардлыг мэдрээгүй байх үедээ бусдад баяр хөөргийг түгээж идэг. You will not be a boring personality. Та тийм уйтгартай байхгүй гэсэн үг. If you are lonely, then you would be boring. Хэрвээ та ганцаардмал байгаа бол та уйтгартай байдаг. To others. Тэгээд бусдыг уйдаж идэг. And that will make you more lonely. Тэгээд та тэр бусдрыг уйдаж байгаа нь эргээд таныг маш ганцаардмал болгож идэг. Isn't it? Тийм шүү. And if you say just being your own company, with your own company you are bored, Хэрвээ та зөвхөн өөртөөгөө байхдаа ганцаараа байхдаа уйдж байгаа бол how much boring you must be for someone else. тэгвэл та бусдад хэр их уйтгартай байх бол өөртөөгөө байхдаа та тийм ганцаардмал байгаа юм чинь бусдаа байхад бусд хүн танаас ямар их уйдах бол There is one common thing between boredom and love. уйдгар хайр хоёрт нэг нийтлэг зүйл байдаг. Have you thought about it? Та энэ талаар бодож үзсэн үү? What is it? Let's Тэр нь юу think, вэ? What is the commonality between Уйдгар Boredom. хайр хоёрын дунд нэг нийтлэг зүйл байгаа. and love? Repetition. Хэрвээ давтамж. When you are love, you repeat. It doesn't Та хэнийг нэг хайрлж байхдаа давтаж идэг. make any sense, meaning. But you go on repeating. Have you seen people sending the cards? They Та write ингээл бие биендээ нөгөө ил загтал ч юм уу явуулаад хайртай хосууд so many times love. маш love, love. олон удаа ингээл ил загтал явуулаад хайртай шүү хайр гэл нөгөө ил загтлаараа дүүрэн хайр гэж бичээл.
Once written is enough. Нэг л удаа бичих нь хангалттай байгаа байхгүй юу? The mind doesn't get satisfied. It wants to write so many times. Нэг л удаа бичгээр бидний сэтгэл ханахгүй олон удаа бичгийг хүсэж байгаа. Repetition. Давтж байгаа юм. Зөв үү? Энэ давтамж үстэй. And repetition brings boredom too. Тэгэд хит их нэг зүйлийг давтаад байхаар яадгүй бидэнд уйтгартай байдаг. So it's a cycle. If you are bored and Тэгэхээр ийм тойрог байгаа. Хэрвээ та уйдах юм бол get more bored, та улам илүү уйдаад and then a spring of love opens within. тэгээ та маш ихээр уйдаад байх үедээ таны дотоодоос тийм хайр ундарж байгааг мэдэрдэг. That was the purpose of all the rosaries that people used to do. Тэр чинь л энэ бүх уншлагын одоо зорилго нь тэр нэг зүйлээ when you do the давтаал rosary, уншаал. You get so bored saying the same word. Тэгээ яг тэр нэг үгийг дахин давтахаас маш их уйддаг, уйдгартай A байдаг. million times. Сая удаа And you're давтаж bored уншаал, and bored and bored and so уйдаал bored маш их уйддаг. that the boredom simply bursts out. Тэгээ яг тэр уйдсан тэр уйдгар чинь ингээд дэлбэрдэг. Then Шатдаг. something happens. Тэгээд таны дотоодод ямар нэг зүйл болдог. Fountain of energy rushes through you. Танаас ингээд бүр оргилсон их энерги ундардаг. When you come to love. Та хайранд ирэхэд Anything else? өөр зүйлс байна уу? Depression. Сэтгэл готрал. What about depression? Сэтгэл готрлын When we have талаар юу depression, what гэж do we do? бид нар сэтгэл готорцсон үедээ яадаг? You know why depression comes? Because you don't do service. Яагаад бид сэтгэл унж сэтгэлээр готордог гэж бодож байна? Яагаад гэвэл та бусдад үйлчилж туслахгүй байгаа болохоор тэр. If you sit and keep thinking about yourself, what about me, what about me, Хэрвээ та суугаад би яах вэ? Надад юу тохиолдох вэ? Би яах вэ гэж тасралтгүй бодоод байвал the best technique to get depressed. энэ бол сэтгэл готролд орох хамгийн шилдэг арга шүү. If you want to get depressed, Хэрвээ та сэтгэлээр унж гутармаар байгаа бол sit in a Суугаад corner and think нэг only буланд about очиж yourself. суугаад зөвхөн л өөрийгөө бодоод бай. Just put out yourself out there. The world needs you. Энэ амьдралд та хэрэгтэй байна шүү дээ. Энэ дэлхийд та хэрэгтэй байна. Anyway, you're going to die. Та явууч болсон яадагч бай та үхэн. Before you die, at least make this breath and body, your Та ядч л үхээс өмнө над амьсгалдаг биеэ. body, your breath useful to people around. Хүмүүст хэрэгцээтэй байлгал та. Okay, anyway, I'm going to die. I want nothing. Би нэгэнд үхэл юм чинь би юм хүсэхгүй байна. Надад юу ч хэрэггүй. Let me be of some use, some service to people around. Би харин эргэн тойрныхоо хүмүүст нэг хэрэгцээтэй баймаар байна. Тэдний төлөө ямар нэг зүйл хиймээр байна. You go on such a footing, there is no way you get depressed. Хэрвээ та яг ийм байх юм бол танд сэтгэлээр унаад гутраад байх юм байхгүй. Depression is because you are seeking love somewhere out there. You are Таны сэтгэл гутарч байна гэдэг чинь та хайрыг ямар нэг гаднаас хайгаад байна гэсэн үг. seeking joy somewhere out there. Баяр хөөргийг гаднаас хайгаад байна. Хаана ихтэйгээс хайгаад байна. You are seeking comfort somewhere out there. Тав тухыг та гаднаас хайгаад байна. That causes depression. Тэр чинь л сэтгэл гутралын шалтгаан. Knowledge of self is just the opposite, turns the whole thing around. Тэгэхээр энэ бүхний эсрэг нь энэ бүхнийг эргүүлэх чинь оршихуун тухай мэдлэг. The sign of enlightenment is there can never be a depression. Гэгэрлийн шинж нь юу вэ гэхээр тэд хэзээ ч сэтгэлээр ундаггүй. Тэнд депресс гэж байхгүй. Okay, so what is depression? Depression is when you are seeking love somewhere out there. You are seeking comfort somewhere out there. You are seeking joy somewhere out there. You are seeking Гэгэрлийн шинж нь юу вэ гэхээр тэд хэзээ ч сэтгэлээр ундаггүй. Тэнд депресс гэж байхгүй.
It's impossible because there cannot be Сэтгэлээр darkness унах ямар ч боломж байхгүй. in the light. Учир нь та гэрэл гээгээс хизээч харанхуйг олдоггүй үсттэй. So first step is just understand you're going to die anyway. Тэгэхээр эхний алхам бол яасан ч юу ч тохиолдсон та ямар ч байсан үхэн. Maybe another 10 years, 15 years. Дараагийн 10, 15, 20 Yes, you жил, can mark 30 in жил. calendar maybe. Тэгэл би үхэн. Танайга календар дээр эсвэл тэмдэглэхгүй юу? You know the scale may move up and down. But this is going to happen anyway. But before Яадаг ч байсан л ийм зүйл тохиолдсон шүү дээ. Та магадгүй тэр календарынхаа ингээд хаа нэг наашаа цаашаа жоохон зурж магадгүй л юм. Тэгтэл ийм зүйл болох нь тодорхой. that let me be of doing some service to. Тэг би нэгэнд өгөх юм чинь би бусдад туслая. Би бусдад үйлчлэе. So put yourself into service. You know that's Та тэгэхээр бусдад тусал, үйлчил. something that can really make you high. Таныг өргөж тэтгэх тэр ямар нэг зүйлийг хий. Anything else? Өөр зүйлс байна. Loss. Алдах. Did you really own anything Та яг үнэндээ ямар нэг зүйлийг өмчилдэв юм уу? in order to lose? Тэм алдчихаар тэм зүйлийг та үнэхээр өмчилдэв юм уу? It was never yours in the first place. Эхэндээ энэ бүхэн хизээч таних байгаагүй штэ. Everything comes to including your very body. How Таны long бие хүртэл энэ your бүхэн body you think you will have? танд ирсэн. Та энэ биетэйгээ хэр удаан байна гэж бодод байгаа. The body belongs to the earth, Энэ биетэн энэ дэлхийх, энэ газар шорооных, belongs to the creation. оршихуйх. It's part of it. Тэр оршихуун нэг хэсэг нь. And however hard you try, you cannot hold on to it for too long. Та хичнээн хичээгээд ч энийг удаан хугацаанд барьж тогтоож чадахгүй шүү дээ. Then you have to let go your own body. Then what to say about some other bodies? Та өөрийнхөө биеийг хүртэл орхих байж бусдын биеийг яана гэж бодоод байгаа. However near dear, Хичнээн танд ойр дотн хайртай байсан ч хичнээн үзэсгэлэнтэй байсан ч they also separate, тэд нар ч гэсэн сална шүү дээ. isn't it? Тийм биш үү? And understand that everything is separating, but something is not separating. Тэр бусад бүх зүйл тэгж салж оддог ч гэсэн таны дотоодод нэг салдаггүй зүйл Spirit is байгаа always there. гэдгийг мэд. Тэр сүнс үргэлжид тэнд байдаг. Because that spirit is never away from you. Ягаад гэвэл тэр сэтгэл танаас хизээч хол байгаагүй. It's part of you. Энэ бол таны нэг And хэсэг. whatever is a part of you can never be away from you. Таны нэг хэсэг зүйл хизээч танаас хол байна гэж байхгүй. Юу ч болсон танаас холдно гэж байхгүй. See, life is such a mystery. You cannot understand with a linear way. Амьдрал маш нууцлага. Та амьдралыг зүгээр шугамн сэтгэхүүгээр ойлгож чадахгүй. Truth is not linear, it is multi-dimensional. Үнэн гэдэг чинь тийм шугамн биш ээ. Энэ бол олон хэмжээст. So mysteries cannot be questioned like that. You can just wonder about it. Та нууцыг зүгээр асууж тайлж мэддэм биш. Та зүгээр л гайхах хэрэгтэй. Oh, this is what is happening. Хөөх ийм байд юм байна шүү дээ гэл. No? What do you say? Та юу гэмээр вэ? See,
not always only pleasant things happen. Unpleasant things do happen in the world. Амьдралд үргэлж таатай зүйл тохиолдно гэж байхгүй. Таагүй зүйлс ч мөн тохиолдно. It's part of the whole thing. Яг л энэ чинь бүх зүйлийн нэг хэсэг. Isn't it? Тийм биш үү? And what you can do here, you can reduce all the unpleasant things as much as possible. Тэгэхээр та энд юу хийж чадах вэ гэхээр тэр таагүй зүйлсийг аль чадхаараа багасгаж болно. By spreading love, by spreading Хайрыг knowledge, түгээснээрээ, мэдлэгийг түгээснээрээ educating. Crime in the society is because of lack of education. энэ нийгэмд гэмт хэрэг гэж яагаад байгаа? Яагаад гэвэл дутуу хагас тэр боловсрлоос болж байгаа юм. Or wrong education. Эсвэл буруу боловсрлоос. See, one thinks that one is somebody, I am a Hindu, I am a Muslim, I am a За Christian. нэг зүйлийн талаар ярив. Би ингээл хинду, би христих, би муслим гээл хүмүүс. Whatever one, I am a Jewish. Би So whatever еврей I гээл. identify myself as, Би өөрийгөө юу ч гэж тодорхойлсон бай. suppose I say I am a Muslim, Жишээ нь би ингээд өөрийгөө муслим гэж хэлье гэж бодъё. the non-Muslim I eliminate from my. Тэгэхээр би тэр муслим биш хүмүүсийг өөрөөсөө арилгаж ийн гэсэн үг. Өөртөө тооцохгүй байна гэсэн үг. I don't have a sense of belongingness with them. Тэгэхээр тэр муслим биш хүмүүстэй би холбоотой хамааралтай биш болчихж байна. Тэр мэдрэмж үгүй болж байна. Then, I say, Тэгээд even if I die, doesn't matter, but I have to identify myself as Muslim, or Hindu, or Christian, or Catholic, whatever. This is an ego trip that's happening in the world. тэгэхээр би юу одоо тэгээд би ингээд өөрийгөө муслим, католик гэж ингэж өөрийгөө ингэж оноож тодорхойлж ийн гэдэг чинь эго л гэсэн үг. Энэ бол эгоны тодорхойлолт. Isn't it? Тийм биш үү? People say, oh, Bible is great, not because Bible is great, because I am a Christian. Хүмүүс Библийг агуу гэдэг. Тэр нь Библийг агуу гэж байгаадаа биш. Та өөрөө Христийн шашинтай учраас Библийг агуу гэж хэлж идэг. Та тэр шашныг шүтж байгаа болохоор Библи нь агуу болж идэг. Quran is great, is the last word of God. God Коран судар бол хамгийн агуу. Ягаад гэвэл энэ Бурхны сүүлчийн үг. cannot have any more words. That's the final. Энэ бол эцсийн үг. Why? Because I am a Muslim. Ягаад Коран судар тийм агуу байгаа? Ягаад гэвэл би муслим учраас. So I want to say that I am great instead of Би ингээд агуу гэж хэлхийг хүсэж байгаа юм. saying that I say Quran is great, Bible is great, something else is great. Тэгэд би өөрийгөө агуу гэж хэлхийнхээ оронд тэр Библи агуу, тэр Коран судар агуу гэж хэлж идэг. My religion is great, Миний my шашин ийм агуу, country is миний great. улс орон ийм агуу гэл. Something that I possess is great. If I am Миний агуул надад одоо харьяалагддаг тэр ямар нэг зүйл агуу гэж хэлж байгаа юм. not great. Би өөрөө биш тэр миний өмчлөдөг надад хамааралтай тэр нэг зүйл агуу гэж хэлж байдаг. If you realize you are great, you don't have to Хэрвээ та өөрийнхөө агуу гэдгээ мэдчих юм бол hook on to something else to prove your greatness. таныг агуу гэдгийг чинь илэрхийлэх ямар нэг зүйлээс та зурлах шаардлагагүй болно шүү дээ. You see? Ойлгож байна уу? In the world, people are in this trip to prove that they are great, Хүмүүс ингээ өөрсдийгөө агуу гэж батлахын тулд so they don't find anything great in themselves. ягаад гэвэл өөрсдөөсөө ямар нэг агуу зүйлийг олж харж чадахгүй байгаа юм. So they hook on to the religion, Тийм or the болохоор тэр шашинтай юм уу? policies, or Улс countries, or төртэй, whatever. оронтой, улс оронтойгоо ч юм уу юутай ч юм тэгэж өөрийгөө холбоод байдаг. and die for it. Тэгээ түүнийхэн төлөө үхдэг, амиа өгдөг. No? This is lack of education. Энэ бол боловсрал дутмаг байгаагийн шинж. Identifying yourself with race, religion, Өөрийгөө ингэж яс үндэс, шашин шүтлэг, culture, соёл, nationality, үндэс ухсаа all this limits your энэ бүхнээр тодорхойлж байгаа чинь таныг awareness, limits your humanness. таны хүн байдлыг одоо хүнлэг байдлыг чинь таны ухамсарыг чинь
хязгаарлаж байдаг. No? Isn't it? Тийм биш үү? First and foremost, you are part of divine. Second, you Нэг тэргуунд юу вэ гэхээр та бол Тэнгэрлэгийн нэг хэсэг. Хоёрдугаарт are human being. та бол хүн. If we can understand and attend to this truth within us, Хэрвээ та өөрийн дотор байгаа энэ үннээ ойлгоод энд анхаарлаа хандуулах юм бол then we can bring a lot of peace in our environment. тэгжиж бид нар өөртөө болон бусдад маш их амар амгаланг авчирч чадна. I would say you own all the wisdom in the world. Та энэ дэлхийн бүх ухаарлыг агуулдаг шүү. Тэр бүхэн таних гэж би хэлнэ. Yours. Энэ бүхэн таних.